За бүхэл бүтэн жилийн төсвийн аудитын дүгнэлтийг ярихаар 4 минут бас багтах юм аа. Тэгээ нөгөө хөрөөний бузрыг ярил далаа гэдэг шиг санхүүгийн гүйцэтгэл тайлгналыг ярихаар үнэхээр л далаа байна шүү. Үнэхээр хариуцлагагүй зөрчил дутагдал алдаанууд жил болгон давтагдаж гарсаар байна. Би энэ аудитын дүгнэлт зөвлөмжөөс 3-4 асуулт асууя сангийн сайдаас. Засгийн газрын тогтоолоор 2019-с 24 онд хэрэгжээгүй төсөл арга хэмжээний нийтээ 1.7 их найт төгрөгийг санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн зарагчдын барьцаа хөрөнгөний дансанд байршуулад ингээд жил дамжуулан зарцуулж байгаа нь төсөвт өртөг нэмэгдүүлэх, төсвийн сахилгуудыг алдагдуулах нөхцөл болж байна гэж аавд дүгнжжээ. Энийг та юу гэж үзэж байгаа вэ? Энэ цаашдаа байхаар байна уу? Бодлого хэрэгжихээр байгаа юу? Энэ 1.7 их найд би бодохноо бол одоо хувийн хвшлийнхэн дээр гүйцэтгэгч нар дээр очих ёстой мөнгө байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр хүртэл очиагүй байна. Энэ ямар учиртай юм бэ гэж. Хоёрт, Монгол улсын засгийн газар гадаад улс орон хөгжлийн түншүүдийн их усүрээс нийтдээ 24 их найд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулснаас 13 их найд төгрөгийн зээлийн эрхийг ашиглаагүйгээс 39.4 тэрбум төгрөгийн хүүг төлчөөд явж байгаа. Гэхдээ 13 их найдын зээлийн гэрээ хийчихэд яагаад ашиглахгүй вэ? Тэг яагаад энд хүү төлөөд яваад байгаа? Энэний хариуцлагыг хэн хүлээх юм? Энэ дээр хоёрт хариулж өгөөч. Улсын болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлангийн аудитаар нийтдээ 9 их найд алдаа зөрчил. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 48% буюу 2.9 их найдаар нэмэгдсэн, өссөн. Гэхдээ энэ байгууллагууд төр чи энэ дотоод аудит, энэ төсвийн ерөнхийлөн төрийн байгууллагууд төр чи энэ дотоод аудит миний мэдхээр 14-5 жил болж байна. Энэ дотоод аудит ер нь ажиллаж байгаа мó юу? Энэ олон улсуудыг цалинжуулж ажиллаж байгаа хэрэгцээ шаардлага байна уугүй юу? Энэ зөрчил дутагдал цаашдаа гарсаар байх юм уу? Алдаа зөрчил дутагдлууд их найдаар яригддаг болж, актууд тэр юм төгрөгөөр яригддаг болж. Энэ байх ёстой асуудал уу гэдгийг 3-т хариулж өгөөч. Дараа нь эрх бүхий байгууллагуудаас төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн бие даасан байдалд нөлөөлөхүйц хууль эрх зүйн орчинтой уялдаагүй шийдвэрийг гаргаж үндсэн чиглэлээр үйл ажиллагаатай холбоогүй нийгмийн шин чанартай төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж байна. Энэ хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хөндөгдөж үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж. За эхлээд Болдын шахлын сайд хариулах уу. За зандаа шишний асуултанд хариулъя. За энэ аудитын маань энэ тайлан дээр бас нэг тайлбар ойлголтын зүрийг нь гаргаж өгөөрэй. Энэ барьцаа хөрөнгөний дансанд байгаа 1.7 их найд гэдэг чинь 2000 чинь бүр 19 оноос хойш 6 жилийн нийлүүлсэн дүнг яриад шүү. Тэр чинь 24 оных биш шүү. Энэ чинь нэг жилдээ 200-аад тэрбум 300-аад тэрбум төгрөгийн их үлдэгдэлтийн үед нь одоо барьцаа хөрөнгөний дансанд авдаг байгаа. За тэгэхээр энэ барьцаа хөрөнгөний дансанд авдаг практикууд энэ олон улсын практик. Ялангуяа олон улсын валют сангаас өгдөг зөвлөмжид бас энэ орсон байдаг зүйл шүү. Хэрвээ энийг нь бид нар хадгалж авч үлдэхгүй бол хойдон жил нь 26 одоо жишээ нь энэ жилийн 24 оныхыг 25 онд бид нар барьцаа дансанд авч үлдэхгүй бол 26 оны төсөв дээр яг тэр хэмжээгээр дарамт ирнэ. 27 онд ирнэ, 28 онд ирнэ. Тийм учраас нэгэнт мөнгө хөрөнгөөр бид нар ингээд хуйлчилсан учраас тэрийг айл болох зарцуулаад дуусгах хэрэгтэй. Энэ нь бол яг үр нөлөө нь таны яриад байгаа тэр төсөл өртөг нэмэгдэх чи яг эсрэг нь баггүй юу? Хэрвээ энийг дундын дансанд нь авч үлдэхгүй шууд хэрвээ хэмнэлтгээ тооцчих юм бол яг төсөв сайн гарна. Гэхдээ тухайн төсөл дээр бол ингээд мөнгө нь яваад өгчхөөр төсөл нь өөрөө удаашрах, жил нь уртсах одоо энэ нөлөөгөөрөө нөгөө төсөл өртөг нэмэгдэх ийм эрсдэл суурьуд нь бий болд юм байна. Тэгэхээр энэ одоо дундын дансанд авах, барьцаа хөрөнгөний дансанд авах энэ бол байдаг практика. Цаашдаа бол яг хуу сахилгууд талдаа бол сайд нар дээр нэлээд цохилт болж очдөг. Хэрвээ шууд хураачих юм бол тухайн төсөл дээр тухайн аж ахуйн хувийн хвшил дээр бол энэ бас их сайн дэмжлэг болж очдөг юм байна. Тэгэхээр энийг бол юугүй бол 100% бол зогсоох боломжгүй. Энийг цаашаа бас тодорхой хэмжээнд үргэлжлээд бид бариад явахгүй бол болохгүй.
За 24 их 80 за 24 их 80-аас 13 их 80 нь ашиглагдаагүй биш шүү. Энэ ерөөсөө 13 их 80 нь өөр ашиглагдаагүй л юм дүн байгаа. За тэгэхээр энэ маань өөрөө хэд хэдэн шалтгаантай байна. Сүүлийн жилүүдэд манай төслийн одоо дүнгууд санхүүжилтийн энэ одоо хэмжээ маань бол огцом нэмэгдэж ирж байна. Одоо хамгийн сүүлд ихэд бид одоо стратегийн одоо 14 мега төсөлд орсон энэ одоо нэвт боловсруулах үйлдвэр байна. Энэ дангаараа 5.6 их 80 төгрөг. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш авсан бидний хамгийн том одоо зээл. За энэ зээл бол бүр 19 онд эхэлсэн. 15 бол маш сайн мэдж байгаа хөтгөх юм. 17 18 онд яригадаад ингээд эхэлсэн төсөл. За энэ одоо ковидын үед мөн гацаад ингээд төс төртгөн нэмэгдээд 5.6 их 80 болчлоо. За одоо боли бид нар төсвийн дүрмэн маань ийм гадаад дэслэмжийг төсөвтөө багтааж чаддгүй алдагдал тооцоод идэв болиг гэлтэй нь биш. Энийг одоо бид үргэлжлүүлж авахаас өөр арга байхгүй. Яаралтаа дуусгахаас өөр арга байхгүй. Энэ бол одоо энэ дүнд огцом нөлөөлж байгаа гэсэн үг. Одоо энэ 13 их 80-ыг чинь 5.6 буюу бараг тал нь нэг төслийнх. Эрдэнэ бүрэнгийн төсөл мөн орж ирнэ. За энэ хоёр нийлэхээр бараг талаасаа илүү дүнтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр цаашдаа бид нар одоо энэ бол урсгал зардал биш мөртлөө алдагдал тооцогддог. Өөрөө их усүртэй. Их усүртэй зардал мөртлөө алдагдал тооцогддог. Энэ 13 их 80-ыг одоо ойрын 5 жилийн хугацаанд бид нар төсөвтөө багтаах ёстой. За гэтэл төсөвтөө бид нар одоо байгаа дүрмээр бол багтаах ямар ч боломжгүй. Нөө 40 гаруй гишүүдийн санаачлаад яваад байгаа хууль маань бас энэтэй холбоотой ийм л зүйл юм байгаа юм. Тэгэхээр ер нь том улс гүрнүүд ялангуяа одоо бидний Азийн бар гэж одоо боддог энэ улсууд бол яг ийм зовлонтой 90-ад оны үед 80-ад оны сүүлээр 2000 онд бол тулж исэн байдгийн дэ бүгд өөр өөр ингэсэн онцлог юм дүрмүүдээ өөрчлөлт оруулаад энэ гадаадын зээл тусламжгээд их усүртэй зардлуудаа бол төсвийн алдагдал тооцохгүйгээр харин эргээд төлөхдөө төсвөөс төлөхгүй төсөл нь өөрөө өөрийгөө аваад явах ийм зарчим шаардлагуудыг тавиад ингээд одоо тэгтээ нөө засгийн газрын нөгөө гадаад зээлийн хязгаартай бол багтаагаад харин алдагдлаасаа бол гадуур тооцоолоод төсөв дээр алдагдал авчрахгүйгээр төсөл нь өөрөө өөрийгөө төлдөг гэдгийг би байн хэлээд байгаа шүү. Ийм маягаар ингээд явд юм. За энэ асуудлаараас манай ажлын хэсгээр бас ярьж байсан. Их усүртэй гэсэн эдийн засгийн хувьд өөрөө өгөөжтэй те. Өөрөө энэ нэгэ буцаад эргэн төлөлтөөр жахлан сайд нэмж хариулъя. Тэг хоёр юм хэлээд байна л да. Нэг нь хоёуланг л хэлээд байгаа. Нэгдүгээр гадаад зээлийн их усүрт өмнө өөрөө их усүртэй гэсэн үг. Татрын орлогоор одоо санхүүжиж байгаа ямар нэг урсгал зардал биш. За хоёрдугаар төсөл өөрөө өөрийгөө аваад явах өрөөгөөжтэй байх хэрэгтэй. Өөрөөхөө одоо төсөвт ямар нэг эсэл учруулахгүйгээр төлөөд явах хэрэгтэй. За ийм байвал одоо бид цаашдаа арай өөр дүрмээр явбал одоо зохиж байгаамаа. За нийгмийн шин чанартай одоо ямар зээлүүдийг тэгж үзсэн аудитаас энийг дүнэлтээ хийвэл их зүгээр. За ер нь бид нар 3 жилээр энэ өөрийнхөө стратегийг их хурлаар батлуулж яваад ингээд явдаг байгаа. За сүүлийн 6 жилийн хугацаанд энэ стратеги бид маш сайн барьсан учраас одоо зээлжих зэрэгэл маань ингээд сайжраад явж байгаа. За нийгмийн шинжтэй зээлүүд гэдгийг нэлээд хуучин зээлүүдийг хэлээд байх шиг байна. Сүүлийн үед нэмэгдэж байгаа зээлүүд төр бол ийм зээл ерөөс огт байхгүй. Дандаа одоо яг project financing буюу яг төслийн өрөөгөөчдөө төсөл өөрөө өөрийгөө төлөөд явах ийм зээлүүдийг л их хурал дээр бидэнд зөвшөөрж энд одоо сойрхон баталж байгаа. За сандаа учир гүшүү нэмж тодруулъя. За ганцхан минутанд дотоод аудитын эрх зүйн орчныг бүрдээгүй байна гэж. Энэ дотоод аудит ажиллаад байгаа. Ажиллаад байхад энэ одоо алдаа зөрчил дутагдал их 80-аар хэмжигдээд яагаад гараад байгаа юм бэ? Акт төлбөрүүд яагаад тэрүүмээр гараад байгаа юм бэ? Энийг одоо та юу гэж бодож байна? Аудит саяны ярьсан энэ эрх хөхий байгууллагуудаас гаргасан шийдвэр нь төрийн болон орон нутгийн өмчт үйлдвэрийн одоо газруудын бие даасан байдалд нөлөөлөх үз. Үндсэн үйл ажиллагаатай холбоогүй нийгмийн шин чанартай төсөл төлбөрүүдийг санхүүжилж байна гэсэн дүгнэлсэн байна. Энийг та бүхэн тайлбарлаж өгөөч. Энэ ямар компаниуд дээр хэний гаргасан шийдвэрээр үндсэн үйл ажиллагаатай холбоогүй асуудлуудыг санхүүжилсэн арга хэмжээ явагдаад байгаа юм. Тэгвэл тэр компани удирдлага бол хариуцлага хүлээх ёстой. Үйл ажиллагаанаас үндсэн үйл ажиллагаанаас төрийн хэмнэлтийн хуульч хэрэгжиж байгаа. Үндсэн үйл ажиллагаатай холбоогүй зардлыг яагаад гаргаад байдгийг. Энийг ямар байгууллага дээр ийм алдаа зөрчил дутагдал байсан. За аудит хариулъя. Ажлын хэсгийн микрофон дээрээс.
За сандаг очир гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төрийн болон төрийн хэмжээ оролцоотой аж ахуй нэгж байгууллагуудын санхүүгийн тайланг нэгтгэж тэдгээрийн үр дүн, үр ашгийг бас бид нар тодорхой хэмжээгээр дүгнэдэг байгаа. За тэгэхээр энэ дээр бид нар дүгнэлтэндээ энэ одоо томоохон компаниудыг үндсэн үйл ажиллагаагаа явуулахад одоо хамааралгүй шийдвэрүүдийг одоо удирдах байгууллага буюу засгийн газраас гаргаад байгаа дээр энийг одоо яг үндсэн үйл ажиллагаанд нь хамааруулсан ийм нөлөөлөхүйц бус шийдвэрийг одоо нөлөөлөхүйц шийдвэрийг гаргаад байгаа нь эдгээрийн ашигт ажиллагаанд бол нөлөөлөд байна гэж үзсэн байгаа. За энэ дээр дэлгэрэнгүй тогтоолттой тайлбар байгаа, тэрийг танд үзүүлж. За Жавхлан сайд нэмж хариулъя. За дотоод аудитын үйл ажиллагаа энэ төсвийн эрхлэн захирагч бүр дээр янз байгаа. Аудитын ерөнхий газраас гаргасан энэ дүгнэлт за төсвийн эрхлэн захирагч сайд нар болгон дээр тус бүрдээ ийм дүгнэлтүүд гарч байгаа. За энэ бол одоо засгийн газрын үйл ажиллагаа, сангийн одоо яамдуудын үйл ажиллагаанд маш нэмэртэй за ийм дүгнэлтүүд гарч идэг. За энийг одоо сайд нар өөрсдөө дэргэд байдаг аудитынхаараа энэ ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд за доошогоо одоо нэгжүүд дээрээ ингээд ажиллаад явах учиртай. За ер нь яг хуу яам болгон дээр л өөр байгаад байгаа. Ер нь дүгнэлтүүд нь жил ирэх тусам сайжирж байгаа яамдууд ч байна, сайжрахгүй байгаа яамдууд ч байна. Тэгэхээр одоо манай сайдны төсвийн эрхлэн захирагч нарын одоо тус бүрдээ энийг одоо маш сайн дүгнэлтээ хийгээд өөрсдөө дэргэд байдаг аудитаа маш сайн одоо ашиглах учиртай. Ер нь бол одоо манай аудитын ерөнхий газрын дүгнэлтүүд төр. За сандаг очир гишүүн нэмж тодруулъя. За эцэст нь би нэг санал хэлэх гэсэн юм аа. Энэ төсвийн байнгын орооныхон байхгүй бах юм. Энэ гүйцэтгэлээр зүгээр ингээд сонсоод өнгөрчмөөргүй байгаа юм. Болж игэл би хяналтын сонсгол хиймээр байна. Зарим төрийн өмчийн компаниуд дээр сөрөг дүгнэлт гаргасан компаниуд байна. 21 аймгаас нэг компани дээр сөрөг дүгнэлт гаргасан аймаг байна. За төсвийн байгууллагууд дээр асар олон одоо зөрчилтэй дүгнэлт гаргасан төсвийн байгууллага, төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар байна. Тэгээ ямар хариуцлага тооцсон юм бэ? Ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Иргэжил магадгүй 26 оны төсвийн гүйцэтгэл аудитын тайлан ярихад яг л энэ зөрчил дутагдал дахиад гарсан хэвээрээ л байна. Тийм учраас энэ санхүүгийн зөрчил дутагдлыг хуруу хумсаа хуглан байж татвар төлөгчдийн олсон мөнгийг ингэж ийм байдлаар зарцуулна гэдэг бол үнэхээр байж боломгүй асуудал шүү. Тийм учраас энэ дээр бол одоо бас үнэхээр анхаарал